За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. YouTube сувгандаа бичлэг оруулаагаа маш их уудсан байна. Өнөөдрөөс эхлээд YouTube сувгаа гоё хөгжүүлээ, бичлэгүүдэд оруулаад явъя гэж бодлоо. За тэгээд ажил төрүүлчихсэн гайгүй бас тэгсэрч юм. За тэгээд цаг агаарч гэсэн бас сайхан болж байна. За тэгээд одоо би та бүхэнтэйгээ бие бэлтрийн хөгжлийн дасгал болон тиймээс агсан мөнгөний дасгал, өсрэлт хөгжүүлэх дасгал гэх мэтлэн маш олон тал дээрээс гоё бичлэгүүдийг бас ингэж оруулж явъя. За өнөөдрийн тухайд манай хамгийн ихний хийж байгаа бичлэг бол цээж няцгал байна. Тэгээд энэ хөсөлийг одоо өнөөдөр бүгдээ хамт хийцгээе. Өнөөдрийн анхны бичлэг бол микрофонг явуулж байгаа ш манайхаа. За тэгээд би нэг олон мундаг фитнесийн бас багш биш учраас та нарт нэг айхтар зөвлөгөө өгнө гэж бас юу байх вэ? Тийм ээ, болцсон хөгжлөх тал дээр өөрийнхөө хэмжээнд л одоо мэддэг чаддаг юм одоо энд ингэж хийгээ явуулнаа. За тэгээд бичлэг таймер хамт байгаараа. Тэгээд subscribe хийж амжаагаа subscribe хийгээд бас намайг дэмжээрэй. Гоё бичлэгтэйгээ идэвхтэй байгаарай манайхаа. Хүч муудаад байгаа юм шиг. Эсвэл нэг эрсдэлтэй болоод байгаа юм шиг санагдаад. За тэгээд энийг ямар нөхцөл хийх вэ гэхээр хүнд жингээр хийж байгаа нөхцөлтөд энийг хийчин. За хөнгөн жингээр биеэ халаах гэж байгаа нөхцөл ингээд зүгээр ингээд сул ингээд өчч болно гэсэн. 23 халаах болоо. Цаг айхтар тийм нарийн ширийн тийм техник бол би бол амар зааг зөвлөд байгаа чинь сайн шиг мэрэгжлийн фитнес багш биш учраас би бол бид өөртөө идэх дээр хийчтэй. За ингээд 25 удаа хийгээд тэгээ өөрийн хүчээр сайхан татаагаад хэрэгтэй. Мэдээж чиг заавал хийж хийж байгаа учраас хөнгөн жингээр хийж гинэ. Хөнгөн жингээр хийж зүгээр очиж юм. Эртэг тэмдэх хариултаа. За энэгээр одоо бас яг хийхдээ нэг 15-аас 20 удаа хийж. Тэгээ яг өөрөө ч удаа хийж болно. 3 даа ингээс хаваад хийж болно. Тэгээ өөрөө нэг хаваас тохирол хийж. Тэгээд амарч байгаа үедээ богоныхаа болтыг аягүй сайн судалж байгаа. Тэгэхгүй нөгөө судалж болж штэ. 이게 아셨어요? 내가 오늘 근소를 와서 먹었다. 근데 시대. 맛있어요. 네. 아웃터가 갔다 해야 돼. 문 닫히나. 잠깐.
жишээ энэ нэг хоёр бариул байгаа байхгүй. Тэгээ гадна талаас нь барих бол надад илүү хэлээд амар байгаа. Яг нэг цээж рүүгээ илүү орж өгöd байгаа юм гэж задлаад дотор талаас нь ингээд барьж байгаа. Ерөнхийдөө нөгөө дохоогоо авчиж өгöd 3-7 тургаа илүү их орноо гэсэн. Одоо жишээ эцэг байгаа ч юм. Тэр 3-7 тургаа бүр илүү орноо гэсэн. Хийгээд аягүй хэцүү. Сүүний хүчил сүн хүчил Тэгээ өнөөдрийн цээж гарны цахилгаан дуусч байна. За цээжин дээр нэлээд эдэн цахил хийлээ. Гарн дээр бас 3 толгой дээр бас хөрх эдэн цахил хийчлээ. За ерөнхийдөө миний бэлтгэл зорилго ихэд ингэж явгаа. Тэгээд надад өгч хол юм бэлээ гэж хол. Одоо бэлээ энэ мөр хайж байгаа гар өстө хоосоо айгүй юм байдаг. За тэгээ маргааш бас гоё таслаар уулзъя. Фитнесийн өрөө бол айгүй тухтай амар 50 байдаг олон хүмүүс арж анхаарал сарны тахгүй. YouTube дээр гоё бичлэгүүд одоо ингэ оруулаа явна. Манайхан бас намайг дэмжиж өргөөрөө за гоё subscribe дарж хэмжээг бол subscribe дарж дэмжээрэй. Олон жилийн дараа бас ингэ эргээд бичлэгүүд үзэх юм гоё. Тэгээ миний YouTube дээр ингээд та нар видеос руу ороод үзээрэй. Зөндөө олон миний өмнө хийжсэн бичлэгүүд байдаг шүү. Тэрс 11 он хийж байгаа байхгүй. Тэгээ одоо өдөр нэг цагаас би хичээлтэй. За тэгээд хичээлээс өмнө хийж нэ гэсэн. Тэгэхээр ер нь айгүй амар байдаг. Тэгээд YouTube суугтаа бүгдээ хамт байгаараа манайхаа дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр та.